За үндсөлийн цэцгийн шийдвэрийг бид нар бас их улс ортой хандах хэрэгтэй. Өмнө энэ асуудлаар үндсөлийн цэц 2-тай үндсүүл зөрчөөгүй гэж шийдвэр гаргаж байсан байдаг. 1993 он болон 2007 онуудад. За одоо 3 дахь удаадаа бол зөрчсөн гэдэг ийм агуулгаар гарч байна. За энийг бол одоо хүний иргэний сонгох болон сонгохгүй байх эрхийг бас илрүүлэх гэдэг агуулгаар үндсүүлийн цэц гаргасан байна гэж ойлголоо. За сонгуулийн тогтолцооны асуудлыг бол бид нар ганцхан иргэний сонгох эрхээс гадна сонгож байгуулж байгаа төрийн чадах чадамж, хөгжил, бодлого, за бүр цаашлах юм бол улс төрийн намуудын төлөвшөлд хэрхэн яаж нөлөөлөх үү гэдэг их олон талаас нь авч үзчихэж сонгуулийн тогтолцооны асуудал яригддаг. За бид нар 2019 онд 2012 онуудад хувь тэнцвэрсэн тогтолцоогоор сонгуулаа хийсэн. За энэний үр дүнд ч гэсэн манай уян гишүүн орж ирсэн байж байгаа. За энэ хувь тэнцвэрсэн тогтолцооны гол агуулга бол дов жалга, тойрогт өмчлөгдөхгүй улс орны хэмжээний цараатай асуудал дээр бодлогын гिचирж явах гэдэг энэ агуулгаар хувь тэнцвэрсэн тогтолцоо орж ирсэн. За нөгөө талд 2024 оны сонгуулийн бас нэг онцлог бол Монгол улс орныг дов жалга тойрог руу тэр төсөв уурсдаг биш бүсчилж хөгжих тэр боломжийг олох агуулгаар тойрог томсгосоо. За тэгэхээр үндсэн хуулийн энэ шийдвэр бол сонгуулийн тогтолцоонд нөлөөлөх нь байна. За мөн улс төрийн намуудын төлөвшөлд нөлөөлөх юм байна. Өөрөөр хэлбэл ам одоороо гэдэг ийм тоглоомын дүрмийг сонгуулийн тогтолцоонд оруулж ирэх гэж. За 3ч бай, 10ч бай мандаттай тойргийнхан бол одоо зөвхөн намайг дугуулаарай л гэнэ. За энэ бол өөрөө улс төрийн намуудыг ханц татаж дотор нь хагална. Угаасаа 2008 оны 3 мандаттай тойрог дээр л намууд дотоодоо хагарсан тэрний үр дагаврууд нь засгийн газруудыг огцруулж ирсэн. Намуудыг фракцд хувааж ирсэн. Тийм учраас энэ сонгуулийн тогтолцоог цаашлуул 76 жижиг мажоритар тогтолцоо руу энэ цэцгийн дүгэл чирэх гэж байна. Буюу 2019-2020 оны үндсэн хуулийн өөрчлөлтийн шинжилтийн үр дүнг будаа болох нэ. Тэгэхээр энэ улс төрийн За 1 минут инквери гишүүний микрофон. Улс төрийн намуудын төлөвшил гэдэг бол их чухал байдаг л да. Улс төрийн намуудын төлөвшил бол их чухал байдаг. Ер нь бол намууд дотроо юунаас бол задардаг вөхөр сонгуулийн тогтолцоон дээр бие биентэйгээ муудалцаал зөвхөн харамаа одоод ингээд ажилласан намын цахилгаат одоо гэдэг юм уу энэ юм алдагдсан гэдэг. Тэгээд тэр зураг нь парламент дээр орж ирэхээр томоохон ийм улс орны шинжтэй бодлого хөтөлбөрүүд амилах ийм боломжуудыг ерөөсөө алдагдуулчихдаг. Хувь тоглолт руу явуулчихдаг. Тэгэхээр энэ үндсэн хууль дээр энэ том агуулгаар нь одоо бас тайлбар юм яригдаж, мэтгэлцэж өмнөх парламентын сонгуулиудын туршлага алдаа оноо сургамжийг одоо үндэслэж ярилцсан зүйл байна уу? За уян гишүүн. За яг одоо сонгуулийн үйл явц гэдэг юм уу одоо сонгуул нөлөөсөн байдал гэдэг юм уу тэгээ энэ бол өөрөө тухайн хууль тогтоогчийн хийх асуудал ах гэж хараад байна л да. Тэгээ яг хуу ер нь бол цэцгийн маргаан дээр бол цэцээс одоо яг нөө цэцгийн төлөөлөл байхгүй байгаа учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч би ч одоо уг нь хойлоо хамгаалж орж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо яг ингээд энэнд тайлбар хийх болохоор нөө цэцгийн талаас тайлбар хийх болчиход байна л да. Цэцгийн одоо дүнлэлтээр юу гэж тусгасны. Тэгэхээр одоо яг энэ цэцээс үндсэн хууль зөрчсөн гэдэг дүнлэлтийг гаргахдаа уг нь бол ингэсэн байгаа. Монгол улсад хуулийн эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлах
болохч уул хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал тохирсон байх, ялгуурлан гадуурхаагүй байх зэрэг зарчмыг хангахыг үндсэн хуулиар шаардах бөгөөд аль нэг зарчмыг нь хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн үндэслэл болно гэж тодорхойлоод иймээс Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн 1 дэх хэсгийн холбогдох заалт эрх зүйн тодорхой байдал тохирсон байх зарчмыг хангасан эсхийг шалгаснаар чөлөөдөө сонгох эрхийг зөрчсөн эсэх нь тодорхойлогдно. Гээд эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсхтэр нь болохоор тус хуулийн заалт хоорондын нийцэл алдагдаж зөрчилтэй байдал үүссэн байхад бол эрх зүйн тодорхой байдлыг хангахгүй байна. Тодруулбал Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 71-р зүйлийн 71-ийн 10 дахь хэсэгт сонгогч нэгч нэр дэвшигч эсвэл нам эвслийн төлөө санал өгөөгүй бол хэнийгч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцох бөгөөд энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчиндээ саналын хуудас нь тооцно гэж заасан бол мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72-ийн 1 дэх хэсэгт тойрогт ногдсон мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн нам эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам эвсэл санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингү тооцно гэж хуульчилсан байна. Тус зүйл хуулийн 71-ийн 10 дахь хэсэгт нэгч нэр дэвшигч эсвэл нам эвслийн төлөө санал өгөөгүй болон 72 дугаар зүйлийн 72-ийн 1 дэх хэсэгт тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн гэсэн хоёр ойлголт нь холбогдох нэр дэвшигч эсвэл нам эвслийг дэмжихгүй гэсэн сонгогчийн сонголтыг илэрхийлэх утгаараа төстэй байна. Гэтэл нэгч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй, огт тэмдэглэгээ гээгүй саналын хуудсыг хүчиндээ тооцсон атлаа тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингү тооцохоор заасан нь хуулийн зохицуулалт хоорондын зарчмын хувьд зөрчил үүсгэж сонгогчийг төөрөгдөлд оруулж болохоор байна гэж тайлбарласан байгаа байхгүй. Тэр яг энэ үндэслэлээрээ ямар ч үсэн энэ өөрөө үндсэн хуулийн зөрчил байна гэдгээр л дүгнээд гаргацсан байна гэж ойлгосон. Энэгээр их тодруулах уу? Босно уу?